Монгол ухаан гэдэг бол өөрөө бие даасан ухаан. Энэ нь бол нүүдлийн соёл иргэншлээс энэ үндэстний бий болгосон одоо бараг дэлхийн соёлд өргөж байгаа тэр ямиг л бид нар Монгол ухаан гэж яриад байгаа. Хүн байхын ухаан гэдэг бол ерөөсөө бараг хүн болгон надаас миний л одоо өвөг дээц гэх юм уу надаас нэг 20-30 байсан ах нар хүмүүс бол бүгд ярьдаг байсан шүү дээ. Ерөөсөө хүн болгоны амнаас. Хүн байхын ухааныг л мэдэхгүй хүн болоод яах вэ гэдэг байхгүй. Хүн болгонд ярьж байна. Тэгэхээр тэр чинь бол бидний голоод байна шүү дээ. Ийм гайхамшигтай хүн бол төрчөөд тэр ухаанаа мэдэхгүй ингэж амьдрах юм бол бараг амьд явахын шаардлага юу вэ да. Тэр одоо чинь би яана гэсэн үг л да. Тийм учраас чи тэр миний яриад байгаа энэ Монгол гэдэг юмыг л төлхөө ярианда гаргаж өгөө. Чамд бол гаргаж өгөх чадна гэдэгт би итгэхэд байгаа байхгүй. Ягаад гэвэл чиний бичсэн бүх юм чинь яг л энэ чи тэр юун дээрээч маргасан, биж дээрээч маргасан бай, өөрөө ч тэр одоо Батуулагт бай, Жавхаад бай тэр эднэрт ингээд зориулаа бичсэн юм чинь яг л тэр бүр ийт Монгол үнээр хангасан юм байна. Тэгтээ бүр их сайхан зөв талаас нь гаргаж ирж байгаа байхгүй. Тэгэхээр чи өөрийнхөө оюун ухаанаар бичгэлж буулгасан юмыг ярих бол амарх. Тэг яаж ярих вэ тэгээд? Хүний оюун ухаанаар ухааныг тархиндаа буулгаад буцааж гаргана гэвэл хүнд хийцүү. Гэтэл чамд өөрөө чи оюун ухаанаас ургаад гарсан байгаа юм чинь бол ямар ч энийг энэнгээр нь гаргаад яриад байгаа. Энэгээр нь гаргаад ярихт бол чамд 50% ч байна гэсэн үг байхгүй юу? Хүний нэг юм сэдвэр чи юм ярьчаараа гэдэг бол тэр чинь энэ сэдвээ бэлдэн тэгээ дээрээс нь тэр сэдвээс зайлшгүй ярих ёстой юмыг өөрийнхөө үгэнд буулгана, өөрийнхөө оюун ухаанаа тэр чинь задлж тэгээд буцаагаад өөрийнхийгөө болгоод базаж ярина шүү дээ. Гэтэл чамд бол чиний өөрийн оюун ухаанаас чинь ургаад гарсан үрнэ байж байгаа юм чинь. За би нэг ярианыхаа завсар нэг ийм л юм хавчуулаад байвал болох юм байна даа гэсэн санааг л буулгачвал тэрнээс бусд нь бол миний бодлоор бол асуудалгүй байхгүй. Одоо эргээд энийгээ дахиад унш гэдсэн. Унш. Тэгээ уншаад би одоо чамд хэлээд байна шүү дээ. Ямар ч ярианд дунд би бүр чиний энчнээс чинь шипи хийгээд байгаа шүү дээ. Заавал ийм талаар ярихад энэ өгүүлбэрийг бол зайлшгүй ярихгүй бол хэлэхгүй бол болохгүй. Ягаад гэвэл тэр үг чиний бичснээр тэр өгүүлбэр ерөөсө шууд хүний зүрхэнд буух байхгүй. Шууд. Би бол тэгээд энэ түлхүүр үг энэ үг бол зайлшгүй ийм юм хэрэглэгдэж магадгүй гэсэн юмудэл амхантаа зураад байгаа байхгүй. Тэгэх юм баг шиг л шүү. Тэгээд тэрэн дотор болсон ч гэсэн би манай их чинь хэлжсэн шүү дээ. Энэ өгүүлбэр зайлшгүй хязгаарч хэлж яахгүй болохгүй. Энэ арчил гэдэг бол өнөөгийн хөгжил биш ээ. Их Монгол улс үүсгийн оч юм аа. Тэгэхээр бид нар арчлалын үед ингээд байдал жоох эвгүүрхэд тэгээд энэ арчил бол яг жинхэнэ бидний юу биш юм байна гэж мэдрээд оч үсрэхийг л танаа их айлэрт 10-20 жилийн өмнө хүртэл харсан байж байгаа байхгүй. Чи будаа ярьж эднэрийг ярьснараа чи эдэнд нэмэр болж байгаа юм биш. Бараг гай болох байхгүй. Харин та тэгж яриад байгаа. Тэрэн дээр чинь би одоо тэгээд тайлбар өгөх гээд байгаа байхгүй юу? За. Яагаад энэ дээр ингээд би яагаад энийг яриад энийг хийсэн бэ гэхлээр зэрэг те. Нэгдүгээр техникийн ээлжинд би буддизм судалсан тийм үү? Яагаад судалсан бэ гэхлээр зэрэг энэ хамаг амьтныг амгалан түргэх буюу энэ одоо төр нийгэмгээ яриад байгаа юм чинь зөв зохион байгуулах тэр ухаан энд байсан учраас би тийшээ татагдаад орсон. Ороод явсан чинь энд буддист хүмүүс амьдралын замнал нь ямар байдаг вэ гэхлээр зэрэг хамгийн эхлээд суралцах ном нь амьдралын үлээсэн гэж ирэх гэдэг энэ ном байдаг. Одоо нэг Непка компани гаргачаад Агнстийн цуваг гэрлийн номынхаа хамгийн ихэнд нь гаргасан байж байгаа. Энэ маань сайн үлсийн аян ихтүүлэх хэрэгтэй байна гэхэд энэ болж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл бид нар одоо ингээд муу хууган дуудалцлаа шүү дээ, тийм. Нийгэмд нэг сайн юм аян ихтүүлмээр байна. Яах вэ гэдэг нөгөө 100 эрхэмээс анууж асуухтаар 100 эрхэм дөрвөлдөд ирсэн ч юм аа Цэнтэ Баабар маань гэрлийн сайхан цуврал ихлүүлээд хэлбэлүүлээд эхэлсэн шүү дээ. Агнстийн энэ бол сайн үлсийн аян ихтүүлэх хамгийн том давлгааны эхлэл юм а гэд ингээ ярьж байна. Тэгээ миний хувьд бол энийг үзснээр нь бол
ямар буддист амьдралын ямар зарчим мөрдлөг болгодог гэхээр зэрэг амьдралын хөлөөсөөс ангиж ирнэ гэдэг нь энэ нийгэм дотор хутгалдалгүй энэ ахуй аятуухийн юм чигдээд суурин суугаад байлгүй аглагт гарч даяанчилж ингэж гардаг учир нь нийгмийн амьдралыг ихтэйд гаднаас нь харж шинжлэх нь шүү дээ тий. Тэгээд буруу зөв нүундээ банига гажуудсан тохиолдолд нь яаж зөв голдролд нь оруулах вэ гэдэг тэр ухааныг боловсруулж өгдөг ийм ухаан байдаг учраас би энд ингэж амтшиж татагдаа тэгээ энэ дагуу ингэж яваад 97-оос 2005 оны хүртэл одоо ингэж явж байгаа. Тэгээд тэр аглагаас болсон юм хүмүүс зүрх хийсэн гэж байгаа. Тэгээд тэр номоо бичээд тэгээд тэр номоо хүмүүс танилцуулчих байсан ойлгуулчих байсан тий. Аглагаас болсон тэр юм бусдад хаваалцчих байсан гэдэг байдлаар 2009 оноос 12 оны хүртэл нөгөө бизнес дурагт хэлцүүлгээд ийм их юм биччихлээ шүү дээ. Тэгээд тэгж явах явцтай болохоор зэрэг дотроос нь энэ хэлцүүлэг хийж явж байхдаа нийгэм чинь дотор нь ороод дахиад нэлээд гүнзгий тань мэдчихлээ шүү дээ. Ингээ энэ тань мэдхүүдээр үндэслээд миний хийсэн юм маань одоо энэ болоод байгаа байхгүй юу? Гадна дотногоо гаднаас нь номын ёсоор номд яг юу гэж идэг яаж нийгэм зөв засал ордох уу гэдэг юм ухаан олцоод энийгээ тайлбарлах гэсэн гэж явж байгаа хүмүүстэй хэлцэж байгаа. Дотроос нь нэлээд гүнзгий таньж мэдслээ. Ингээ энэ тань мэдхүүдээрээс энэ Монгол Симбабwe оюун ухааны хаанчлал гэдэг юм хийчээ таныг зориод ирлээ шүү дээ. Яагаад гэвэл зэрэг та бол энэ одоо бид нар нэгдъя. Одоо л нэгдэхгүй бодоод бидний золиос өдрөөс өдөрт ихснэ. Дахиад нэг хүн над чиг болохгүй л одоо өнөөдөр нэгдэх хэрэгтэй байна гэдэг. Ингээд нэгдээд түрээд ирсэн чинь та энийг ингээ хүлэн зөвшөөрсөн шүү дээ тий. Тэгээд яаж хүлэн зөвшөөрсөн бэ гэхээр таны хувьд энэ 90 цагийн дуудлагынхны энэ үйл ажиллагааг бид нар цааш нь үргэлжлүүлье гэдэг байдлаар та бид нэгдээд дараагийн үйл ажиллагаа гал үндснээ энэ хүмүүс ингээд бомбын ярианд орж ирээд энэ дэлхийг аврах төлөвлөгөөний эхний шанг татчихсан юм байна. Хамгийн хэцүү хийсэн юм байна. Бид нар хоёр дахь шангийн татнаа. Энэ бол гал үндэсний бидний үргээ гэдэг ингээд хийя гэдэг ингээд гал үндэсний дуудлага цуурлаа хийсэн тий. Тэгэхээр тэгээ энэ цуврал маань шашны тухай болчлоо гэдэг эсэргүүцэлтэй тулаад ингээд зөрчил үүсээд байгаа шүү дээ тий. Тэгэхээр зэрэг би энэ нэг будаа бол шинжлэх ухаан юмаа гэдэг юм батал. Тэгээ энэ улсуудаар батлах болоо тэгээ ингээд одоо энэ дэр би голон тайлбар өгөх болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр миний хувьд ийм гол зүйл хэлэх гэсэн юм маань энэ байгаа байхгүй юу. За Монголын тухай гэвэл одоо ингээд энэ 10 жил одоо 2005 оноос хойш гэж үзэх юм бол 15 оны хүртэл 10 жил хүмүүс хангалттай ярьлаа. Таны тэр 3000 жилийн настай байдаг, 100000 жил байдаг, ийм том гэдэг хүн төрлөختнийг ингэж ингэсэн ингээд зөндөө яриад одоо бид нар ингээд аврын ингээд хөдлөн сэргэн мандан дэлхийг ингэслээ гэдэг ингээд зөндөө ярьчлаа шүү дээ. Би ч гэсэн энэ дээр зөндөө ингээд биччихлээ. Тэгсэн чинь ард түмэн хамгийн гол нь тэрийг дагаа хөдөлсөнгүй шүү дээ. Яагаад хөдлөхгүй вэ нөө гэхээр зэрэг энэ хүмүүс маань ард түмнээс хэрэг хангалттай юм ингээд ярьсан байхад энэ төр шашны тэргүүн дээр сууж байгаа ялангуяа шилдэгүүдэгээд ингээд тэр эрдэмтэн доктор гэдэг энэ хүмүүс чинь тий. Тэгээ энэ төрийг удирдах байгаа шашны оюуны залуур дээр сууж байгаа энэ хүмүүсийг дагаж хөдлөх эдгээр шийдвэр гаргаад байна шүү дээ. Тэгээ энэ хүмүүсийг дагаж ард түмж хөдлөх гэдэг. Гэтэл энгийн агуу юм энгийн байдгаараа энэ хүмүүс тэр энгийнээр нь яриад ингээд та бүх ингээд зөндөө олон жил ингээд ярьсан чинь энэ нөгөө шилдэгүү чинь даажигнаад эхэлж байгаа байхгүй юу? Агуу Монгол гэдэг Монгол ухаан гэж тусгай юм байдаг. Алив та нар тэрийг гаргаад тэр ингэж хэрэглээ гэдэг ингээд энэ оюун санааны албан ёсны удирдлага нь одоо энэ шашин дээр байгаа шүү дээ. Албан бус нь бол энэ шилдэгүүд гэдэг байгаа одоо жишээ нь Баабар цэгийн дээр байгаа даа шүү дээ. Тэгвэл Баабар цэгийн нийтлэлчид чинь ийм байдлаар Монгол агуу гэдэг юм чинь тийм л агуу юм бол одоо гаргаад ирэхэд ингээ хөдлөе гэхэд эндээс гараад ирэх юм байхгүй болчиход бидний хувьд бол ийм хийж одоо та дараагийн шангийг бид татъя гэсэн шүү дээ. Дараагийн шат ахиулъя гэсэн шүү дээ тий. Тэгэхээр зэрэг миний хувьд тэр шат ахилт юу байх вэ гэхэлэр зэрэг энэ хүмүүсийн яриа чинь хий хоосон хийрхэл биш ээ. Цаана ийм шинжлэх ухааны үндэслэл байна. Хэрэгжих болох ийм боломж байна гэдгийг хэрвээ бид нэр гаргаад ирээд энэ хүмүүс танилцуулаад энэ хүмүүс гарцаа байхгүй тийм гэдгийг хүлээн зөвшөөрөх хэмжээнд гаргаж ирч чадвал нэгдүгээр энэ шийдвэр гаргах төвшөнд чинь нөлөөлж чадна. Хоёрдугаарт энэ ард түмэн чинь эдрийг дагаж хөдлөх байхгүй юу. Тэгэхээр зэрэг миний хувьд одоо ингэж шашнаа ингэж барьж яриад идэг нь эднэртэй зориулж одоо эрдмийн зэрэг эднэр өөрсдөө эрдэмтэн доктор гэж үзээд эднэр ард түмний болоод энэ юм ярьсангүй ингэж нэг тэнгэр мэнгэр мухар сүсгийн юм ярьлаа шиг юм одоо юу ч гэж үүсэн дээр агуу Монгол ухаан чинь байдаг алив гаргаад иргээд одоо 10 жил хэрэгслээ солиорлоо одоо болоо юм биш үү гэсэн байдалтай нийтлээд энэ талд бичигдээд байна шүү дээ.
Тэгээ бурхны шашныхантайгаа амыг хараад энэ яагаад үл эднэр чи оюуны салбар дээр суугаад байна. Тэгээ энэ төрийн шийдвэр гүйцэтгэх усуд маань энийгээ дагаа хөдлөх нь бас эрдэмтэн доктор шилдэгүүд гэдгийг дагаа хөдлөх нь тийм ээ. Тэгэхээр энэ эрдэмтэн доктор гэдэг байгаа энэ оюуны салбар дээр суучаад энэ төсөөр хангагдаад энэ эрдэмтэн докторуудынхаа амынхаа энэ төр зэсгийг хараад байгаа энэ хүмүүсд өөрсдийн хэлээр ярих хэрэг байгаа учраас зэрэг би энэ талаар нэг ярих гэхээсээ илүү тэтгэрэнгүй ярьсан юм би дахиж ярих шаардлага алга. Энэ тэр номын хэлээр ярьдаг мөн үү? Ийм тэр шинжлэх ухааны хэлээр ярьдаг тэр улсууд нь тэр хэлээр нь ярих гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр миний хүмүүс ард түмэнд хүрэхгүй гэдэг дээр би эмзэглээд ингэж ноцолдохоос илүү энийг ямар техникуудаа тайлбарлаж гэж үзээд байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг энд яагаад энэ хүмүүсийн яриа хийрхэл биш цаана шинжлэх ухааны ийм үндэслэл байна гэдгийг би голон гаргаж ирэх гэдэг шүү дээ. Тэгээ өнөөдөр энэ дээр түүний тулд би энэ болор болдын судалгаан дээрээс гаргаж ярьж ирэх гэдэг байна. Энэ хүн болохоор зэрэг нийгмийн удирдлага бол шашин юм а тийм ээ. Өнөөгийн хямрал мухардлын гол цаад шалтгаан судлаад явсаар адил шашны үзэл стандарт тулаад ирлээ. За ийм юм дээрээс ярьж ин тийм үү. Энэ маань өнөөдөр шинжлэх ухааны дээд дэвшил байхгүй. Энэ зүгээр хэн нэгэн хэлчихсэн тэрэн дээр нь би дөрүүлээд байгаа юм биш. Яагаад тэгэхээр тэр зайдкаст чинь яасан штэ. Та намайг шашныг эсэргүүцээд гэдгийг бас нэг гол шалтгаан зайдкаст хоёрхан болохгүй мэлсэн. Нэг нь өрсөлдөөн зөвлөлтөрийн тогтолцоо нөгөөх нь шашин гэсэн штэ. Чи гэтэл тэр шашны нэрэд байна гэд намайг тэгээд байгаа штэ. Гэтэл тэр хүмүүс чинь яасан бэ гэхээр энүүнийг чинь нийгмийг судалсан судалгаан дээрээс шинжил судалсан тэр шинжлэх ухаан дээрээс гаргаад ирсэн байхгүй бид нар энэ хэрэглээг ахуй хэрэглээ энэ материалын имийг бүх шинжлэх ухаанаа шинжилж явах гэж судлаа тийм үү шинжлэх ухаан гэж энийг нэрлээд гол бидний хувь зүй яг цаашаа яаж явах вэ тийм ээ яаж зөв амьдрах вэ гэдэг тэр юмаа бид нар орхитуулчихъя нийгмийн ухаанаа орхитуулчих тийм учраас энэ төр нийгмийг анхудаа шинжлэх ухаанчаар судалж үзэж байгаа тэр зайдкаст ууж таарж байгаа байхгүй юу энэ барууны ертөнцийн чинь тэгээд нийгмийн тэр удирдлага нь энэ шашинд байгаа даа тийм өнөөгийн хямрал мухардлын цаад шалтгаан шашны үзэлс наавна гэдэг ингээд антихристүүд болоод ингээд христизм бид нар ярьсан байхгүй юу энэ хоёр чинь тийм ээ энд буддизм яригдаагүй шүү дээ тэгэхээр христийн цаад үзэл санаа нь юу байдаг вэ гэхээр зэрэг чи бол би эзэн гэдэг ийм гол үзэл санаа нь байдаг шүү дээ тийм учраас энэ антихристүүд болж гарч ирээд ингээд байна шүү дээ тэгээд тэр би чи бол гэсэн үзэл санаанаас чинь болоод нөгөө ард түмч яах вэ би бол гэсэн сэтгэхүүгээр амьдрал аваа явчлаа штэ. Ингээд би бол гэсэн итгэл үнэмшлэр тэр ард түмэнд чинь олон жил явцсан байж та. Тэгээ хаана халж солилоо гэхэд төр гээд хэдүүн томилчоод миний асуудлыг шийдэн те. Ингээд төрөөс амьдралынхаа асуудлыг шийдвэрлэхдээ ажил нэгдэг те. Төр нь ажил болгодог те. Тэгээ ажлаасаа олсон цалингийнхаа 10%-аар тэр төрийг санхүүжүүлдэг. Тэгээд намайг аварна гэж итгэсэн нөгөө сүмдэн дахиад цалингийнхаа 10%-аар цалинж ууштаж штеп те. Тэгээд нөгөө хүмүүс чинь зөвхөн өмнөх ажиллал саяыг л цалингийнхаа 10% ингээл яаж идэг ийм юм дээр чинь тэр бэлэн тэр 10% дээр чинь үржигсэн амьд тажигдад амьдчих гэсэн улсууд чинь шимэгчд ингээд үржиж энэ шашин төр гэдэг юм чинь амар том данхар бүтцтэй болцоход одоо тэгээд энэ хямралын юм дээр аваад ирчигээд одоо нөгөөхөө чинь ямар ч тэр тухай эргцүүлэлгүйгээр тэр татварыг өгчөөс ард түмэн байгаа байхгүй юу цаана нөгөө тэгээд тэр суурны энэ христийн үзэл санаа шашны үзэл санаан дээр цаад суурны байгаа юм байна гэдэг ингээ гаргаад ирж байгаа байхгүй юу тэгээд тэр ард түмэн чинь өөрөөсөө тэр татварыг босгож тэр яахын тулд улам сайн ажиллах тийм тэгээд үйлчлүүлэгчээ өрсөлдөн болоод ингээд үйлчлүүлэгч та хаан би боол гэсэн үг шүү дээ тийм энэ сэтгэхүүгээр өнөөдрийн хөгжлийг байгуулчлаа шүү дээ тэгээд нөгөө нэг тэр асуудлыг шийднэ гэсэн тэр данхар бүтцтэй тэр төр нь асуудлыг яаж шийдсэн бэ гэсэн чинь нэг ч шийдсэн асуудал байхгүй улам даамжруулсаар яж байгаа өнөөгийн хямрал мухарлалт аваад ирлээ те гэтэл тэр ард түмний тэр үйлчлүүлэгчийн булаалдаж өрсөлдөн булаалдаж байгаад л өнөөгийн хөгжлийг бүтээсэн шүү дээ энэ ухаалаг хэрэглээг бүтээсэн гэтэл энэ ухаалаг хэрэглээ гэдэг чинь үнэхээр ид шидийг бүтээсэн байна те ертөнцийн хоёр бүрэнтэйгээ осоод одоо энэ гар утсаар шууд харилцаж байна гэдэг чинь энэ бол ичид юм а гэдэг ингээд Баатарыг хэлж идэг шиг энэ яхаарахгүй ичид те тэгээ ийм гайхамшигтай ухаалаг хэрэглээ ухаалаг машин тоног төхөөрөмж ийм ухаалаг үйлчлэгээ нэвтрүүлчихсэн ийм улсуудын удирдлага нь юу вэ гэсэн чинь ямар тэнэг солиотой юм байна вэ гэдгийг бас дахиад энэ болор болдын судалгаа буюу цаана байгаа тэр зайдкаст юу те өнөөдрийн
зах зээл эрэлтнэлд байнга өсөлтөд урсаар явж байна гэдэг үздэг хүн бол нэг бол солиотой, нэг бол эдийн засгч улсууд байдаг гэж байгаа шүү дээ. Гэтэл бид нар хүндрэлтний өнөөдрийн энэ мониторинг тонол гэдэг байгаа юм чинь гол суурь нь яг энэ дээр байж байна. Тэгэхээр шин зэргийн хязгаартай байлгаас байнга төгсгөлгүй тогтмолтой хурдталтай өсөлтөөр байнга авч яах гэдэг ийм боломжгүй юмар ингэж удирдуулж байгаа. Ийм тохиолдол бол мөхөл гарцаагүй маа гэдэг дээр үндэслээд за эдгээс хөдөлгөөн гараад ирлээ те. Чи бол боол гэсэн сэтгэхгүйгээр нөгөө хэрсизмийн шашин ингээд хөгжүүлчлээ тийм үү? Тэгээд нөгөөдөг чинь би ийм сайн боол гэдгийг батлан харуулах гэсэн, би ийм чадaltaй гэдэг сайн боол болж чадна гэдэг итгэл үнэмшил маань энэ хөгжлийг аваад ирлээ, энэ материалыг, энэ ухаалаг бүх юм чинь аваад ирлээ. Ухаалаг хэрэглээ юм чинь аваад ирлээ. Тэгсэн чинь мөхөл тулаад ирлээ те. Тэгэхээр зэрэг нөгөө барууныхан чинь яаж ийнө гэхэлэр зэрэг Нострадамусын зөвгөнд болохоор зэрэг энэ 2035 онд алтан зам болно гэсэн байгаа тийм. 2012 онд энэ шилжилт өөрчлөлт явагдана гэсэн юм байж байгаа тийм ээ. 12-ны 12 сарын 21 гэдэг дээр хийсэн каног тайп дээр нөгөө юмд оруулсан байгаа шүү дээ. Тэд нар болохоор зэрэг хэрвээ өөр ид чидэд суралцах туршлага байгаа түүн суралцах хувьд хүндрэлтэн тохиодог юм бол шинэ нэрийн шилжилт маш эрчимтэй явагдах болно. Тэр шинэ нэрний шилжилт гэдэг байгаа энэ юм нь одоогийн техникийн хөгжлөөс технологийн хувьд эрс өөр шинжилэл байх болно тийм ээ. Одоо ийшээ дээшээ байсан бол доошоо байсан бол дээшээ гэдэг шиг яг эсрэг зүгт чиглэх болно гэдэг тэднээс ингээ яриад байгаа юм. Тооцоолоод байгаа юм. Эдгээр чинь шинжилгээ ухаанаар тооцоолоод байна шүү дээ. Яг энэ хэлээр нь би энэ бид нар хаад юм бид нар аврах юм гэдэг юмыг гаргаж ирэх гэдэг нь хамгийн гол нь. Тэгээд тэд нар чинь дахиад ийм тооцоол гаргаж ирж байгаа тийм. Та бүхэн юмд орж байгаа шүү дээ. Хэрвээ тийм шилжилт хийгдэх юм бол өнөөдрийн 20 дугаар зуунд морин хөсгөөс саранда илтлээ ийм хурдтай ганцхан зууны дотор ингэж хөгжсөн хүндрэлтэн 21 дугаар зууны тэр хөгжил нь одоогийнхаас 1000 дахин илүү хурдтай өстөр хөгжих тийм ичдэд хүрч болох юм аа гэдэг юм оруулсан байгаа. Тэгэхээр таны хувьд ингэсэн байгаа. Тэр туршлага нь манайд бэлээхэн байгаа шүү дээ. Ичид гэдэг юм 70-80 жилийн өмнө манайд бэлээхэн байсан шүү дээ гэдэг. Тэгээ баяр хүү тэгтэн тааж тэр нь жишээ авахдаа Арстын мэрэгэн бандита гэж байгаа тийм үү. Бандита гэдэг чинь өөрөө шашны 10 эрдэмт төгс эзэмшсэн хүнийг бандита гэж нэрлэдэг байхгүй юу. Нөгөө шашин руу ч орчиж байгаа байхгүй юу. Баяр хүү бас ингээд ичид ердийн зүйл болно гэдэг жишээ авахдаа дахиад 41 онд тэр Оросод Гитлер Герман орж ирж байхад манайхаас 37 очоод урд хэзээч өмнө байгаагүй 100 толгоол тэгээд яатсан гэ тэр ичидийг ярихдаа дахиад нөгөө буддаар орж орчиж байгаа байхгүй юу. Нөгөө Баатар уяг болохоор зэрэг ингэж байгаа. За Нострадамус бол тийм цаг утгагүй болно гэж хэлсэн те. Гэхдээ бид нар тэр рүү ороход холоос ирэх шаардлагагүй. Ерөөсөн 100 жилийн өмнө рүү ороход бид нар ямар хүчээр тусгаар тогтно гэдэг юм өнөөгийн шинжлэх ухаанаар тайлбарлах аргагүй тийм ээ. Энд ямар хүч вэ нүг тийм ээ. Энэ хүчийг бид нар олж ирсэн цаг дахиад хүчрхэг байх нь учраас бид нар гаргаж ирэх юм а гэдэг ийм ярианууд хийдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг энэ талаараа ч гэсэн шашин руу орох хэрэгтэй болж байгаа. Нөгөө талаараа тэгэхээр шашныхаа юг өөрийн одоо энэ хүмүүстэй хэрвээ ханд нэг бол энэ ч өөр Агнестийн гэгийг гаргачихсан. Агнестийн гээг гэдэг нь буддийн цуврал ном. Энэ шашныхан маань өөрөөсөө бурхны шашныхаа номыг ярина тийм үү. Энэ төрийн удирдлагууд маань энэ шилдэгүүдээ тэгээ энэ оюутны залуур дээр аль биесээр сууж байгаа энэ шашныхаагаа сонсон тийм. Тэгэхээр зэрэг миний хувьд эднэрт номын хэлээр нь тайлбарлах хэрэгтэй болж байгаа байхгүй юу. Тийм учраас би 10 нэг 10 цагаан буйныг заашгүй барьж ирэх хэрэгтэй гэж боддог байхгүй юу. Энэ буруу үзэл чинь юун төрөгдөө гэхээр хомхой сэтгэл төрөгдгийг, хомхой сэтгэлд нь хорон санаа үлддэг. Ингээ хомхой сэтгэл хорон санаагаар яасан хүмүүс маань ходлог, хов, хэрүүл чалчаа хэлний ийм л үлийг үлддэг эндэмиг ярьж байдаг. Тэгээ биеийн үйл нь аллах, хүчрхийлэл, хулгай садарсан мөн ийм л 10 үлийг үлддэг. 10 үлддэг чинь ерөөсөн л энэ. Тэгвэл энэ би боол гэсэн сэтгүүгээрээ өрсөлдөн болоод олон хөшлөлгчтэй болсноор яаж яах гэдэг маань үйлчлүүлэгч тэр үйлчлүүлэгчд хайртай да тэг үнэхээр тэр үйлчлүүлэгч таны төлөө өгчээ тэр хүний төлөө бүх юмаа зориулах чин сэтгэл байгаад байна уу гэхлээр зэрэг тэр хэн нэгний хоолыг булааж идэх гэсэн те тэр хэн нэгэн үйлчлүүлэгчийг булааж аваад хоол нүртад ичсэн хумхай сэтгэлээсээ болоод тэр хэн нэгэн үйлчлүүлэгч булааж өртөж төрүүл зарагдаад байна шүү дээ те тэгвэл энэ хумхай сэтгэлийн үр нь яаж бодлогддог вэ гэдэг ингээд бас ингээд бодмөрийн зэрэгээр ингээд үүдүүрийн тус бүрдэн заасан байдаг байхгүй юу одоо энэ бодмөрийн зэрэгээс авсан юу яг номынхан дагуу тийм учраас ярьж байгаа байхгүй юу. Тэгэхээр буруу үйлслийн үр нь болохоор зэрэг энэ гурван үр боловсрол нэг нь хойд насндаа нэг нь тухайн хүндээ нэг нь тухайн цаг үедээ илэрдэг үр дагавар байдаг.
Буруу үзлийн эзэн төр гэдэг нь болохоор сав ертөнцийн ариун өнгөгийн эрхэм бүхний их ундрагыг таслана. Мөн ариун бус зовлон тарих зүйлс ариун өнгөгийн тооцогдуулна. Түүнээс гадна аврал хөдлөх багш, аврал өмгөөлөгч нар өгөө болох үр дагавартай. Ингээд бүх зүйл уруугаар иргэнэ гэсэн байдаг. Тухайн хүндээ боловсрох үр нь юу гэдэг вэ гэхээр уянснаа төөрөлдөж аврал холдох башир тусар зантай болдгоо гэсэн байдаг. Тэгээ өнөөдрийн байдал бол ингээд бүх юм нуруугаар ирж хөгжин нэгжсэн чинь мөхөл дөрөөд ирсэн. Энэ нь нөгөө нэг чи бол боол гэсэн буруу үслээс би бол боол гэсэн байдлаар авралыг бол хэн нэгэн бурхнаас горчдөг, асуудлыг бол хэн нэгэн төрөөр шийдвэрлэдэг. Тэгээд өөрөө бол ерөөсөө тэр төр шашаа хоёроо тэгжээжлээдэг ийм хэмжээнд төрсэн байна шүү дээ. Тэрнээсээ болоод мөхөл хүрээд ирчихсэн. Хомхоо сэтгэл болохоор зэрэг ингээд нөгөө өөр ажил хийх би энэ ажлыг сайн хийгээд эндээ бүр итгэл үнэмшлүүлгээд бат суулгацсан байна шүү дээ. Тэгж жагаад үйлчлүүлэгч юм болоцолтоод байна гэдэг чинь үйлчлүүлэгч та хаан гэчихэд би энэ дөрвөл зарцлагдъя. Би улам үйлчлүүлэгчид үйлчлээд ийм сайн үйлчлүүлэгч болоодъя гэж ингэж яадаг нэг тэр хэн нэгний хоолыг булааж итгэсэн гэдгсэн тий. Тэрний үр нь болохоор сэтгэлийн эгээр л үл бүтгээд тухайн үед нь тухайн цаг үед нь сар жил өдөр хоногийн хамаг сайн сайхан бүхэн дороотон хомсдож нэмэгдэх юм байна. Бүх юм төлөмөд усгачдаг тэрийг л хэлсэн байгаа байхгүй юу. Ингээд таны төлөө гिचгсэн хэрнээ цаанаа өөрийнхөө төлөө ажиллаад ингээ хорн хариулаад байдаг. Тэрнийг айлуулах цэвэрхий их хорн хариулаад байдаг те. Тэгвэл энэ хорон санааны үр нь юу байдаг вэ гэхлээр аюул цаг үргэлж нүрлэх сэтгэл долон айс түгшүр бий болох хүндээ яах нь цаг үедээ илэрх нь элдвийн өвчин тахал халдварт өвчин гамшиг зовлон учрна. Мөн гадаадын дайсантай байлдан хямрал тэмцэл ихсэн. Түүнээс гадна аюул ягс сулгаач дээрэмч очирдгоо гэдэг ийм үрүүд байдаг. Тэгээ энийг ингэж хорон санаагаар илэрсэн хүмүүс чинь бодлого, хов, хэрүүл дэний үгэл ярьж байдаг. Энэс үүссэн юм нь хулгай аллах садар саван байдаг. Энэний нөгөө зөв үйлс нь юу вэ гэхээр зэрэг агуу үйлс байдаг. Агуу үйлс гэдэг маань юу вэ? Амтан бүхнийг би агуурна гэсэн агуу үйлс. Ийм агуу үйлслэр эслэгдсэн хүн 10 цагаан буян ямар буюу үлддэг вэ гэхээр өгөөмөр нинжин сэтгэлээр эслэгддэг. Ингэснээр тэд нар үнийг шударгаар хэлдэг. Ингээд дандаа хүнтэй хэрэгтэй тостой үг өгүүлдэг. Ингээд энэ аврал энэ хэлний үйл нь боддоор хэрэгжих нь аврал нэгүслүүлээд ингээд амтныг аврыг гэсэн тэр тангараг юмдаа үнэнчээр яах энэ ариун журамд суралцдаг. Хамаг амтныг аварна гэсэн үсэл санаа хэрэгжүүлэхийн тулд те яаж би энэ худлаа хэлээд дуусвал тэр хамаг амтныг хуурсан болчих шүү дээ тийм ээ. Тийм учраас би хязгаарч энэ юуныхаа төлөө яг ингэ чин шударгаар явна гэдэг энэ юмд суралцдаг байхгүй. Энэ нь 10 цагаан буян байдаг. Тэгэхээр өнөөдрийн хувьд бол энэ дэлхийг аварна гэдэг байгаа энэ хүмүүс маань энэ 10 цагаан буянтан байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр зэрэг эднэр маань нь шүү дээ те энэ ухаарл сэхэрл өччихсэн гэдэг энэ өгөөмөр сэтгэлд эсдэгдэж байна мөн үү? Тэгээ энэ амьтад ингэж зовоод шүү дээ энэ боловсролт хүүхдээ өгөөд байгаа тийм ээ хөөрхөн амьт эднэр чинь энээс л хоцорчвол миний хүүхэд хөөрхий болчих гээд байна шүү дээ гэ те. Тэгээ цаана нөр сонголт байхгүй учраас боолын боловсрол бид нар хүүхдүүдэд өгөөд байна тий. Ингэж бүр тэр хамаг амтныг аргагүй энэрх нинжин сэтгэлийн эрхээр энэ чадлаараа энэ баруун аюулаас сэрэмжлүүлээд ингээ яваад байгаа хүмүүс чинь яг энэ бид нар боолын боловсрол хүүхдүүдэд өгөөд байна. Ингээ боолчлон ирэхэд бид нар боочлогдоод байна. Боолчлогдож байгаагаа мэдхгүйгээр боолчлоос гэтлэх аргагүй юм а. Гэдэг энэ үнэн үгийг ингээ хэлээд байгаа байхгүй юу? Дандаа хэрэгтэй тустай үг хэлээд байна. Хөрөлбөл хэлний дөрвөн үглийн буйныг үлдээд байна. Ингэснээр энийг одоо хэрэгжүүлэх юмсан гэдэг ингээ хэрэгжлүүлэх юм нь энэ биений үйл болох байхгүй юу. Одоо энэ хэрэгжлийг яахын тулд таны хувьд бол одоо ингээд дараагийн шат ахиулаад өгч хийсэн. Тэн дээрээс дахиад дараагийн шат ахих нь бол илүү хурдан байх болно. Ингээд аврагдах болно. Өөрөөр хэлбэл энэ аврал яаж бодтой ирэх вэ гэдэг юм чинь энд хэлцээд байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ 10 цагаан буянтан хэмбэ хэн нинжин өгөөмөр нинжин сэтгэлдээ хэн хөдөлж энэ юу хомхоо сэтгэлээр ажиллаа хийгээд юм үйл хийгээд байна вэ гэдгийг энэ дээрээс ингэж ялгаж салгаж гаргаж ирэх гэдэг шүү дээ. Тэгээд энэ дээрээс дахиад нэг шинжлэх ухааны юу вэ гэхээр зэрэг таны хувьд одоо чинь монголоо ярьсангүй шашнаа ярьлаа гэдэг юм тийм үү? Тэгэхээр нөгөө хаад чинь те нөгөө монголчууд ийм агуу байсан шашин нэг л эрхийн уран юм байгаа биз тэгээд шүү дээ те. Гэтэл тэр монголын хаад чинь дэлхийг эзлэхдээ бүгдийг нэгэн гэр бүл тохнуудыг хөдөллөө шүү дээ.
Тэгээд дэлхийг эзэлчихсэн тэр хүчтэй тэр суу бэлэгтэй ямар их суу бэлэгтэй ямар их сод тухайнтай гэдгийг та бүхэн яриад байгаа шүү дээ. Одоо чинь та гол нь намайг тэрийг яриасаа гэдэг байгаа шүү дээ тий. Гол нь тэр хүмүүс чинь тэгээд мориноосоо буулгүйгээр дэлхийг эзлэх амархын мориндоо буугаа төрийг төхнүүлэх амаргүй ингээд төрийг төхнүүлэхийн тулд алдвын алжаа салжаа гэдэг аглагээр эзгүүхээр эсгийгээр нүүдэлчээд тэгээд ахуу төрөнгөө алдартгаа гэдэг ингээд шашныхныг сонссон байна. Яагаад гэдгийг өнөөдөр энэ судлаач яриад байна шүү дээ. Шашин бол нийгмийн удирдлага юм байна гэж заяа. Тэгэхээр нийгмийг төр нийгмийг зөв зохион байгуулахын тулд аль нь тэр үнэхээр аврал юм бол аль нь хамаг амтныг авардаг тэр ном нь аль нь нүг сонсохгүй юу? Хөөж штэ одоо доктор имийг хөөж шинжлэх ухаанчаар одоо шинжиж ухаж байна. Тэр хүмүүс юуг шинжлээ тийм ээ? Юу тэндээс юуг ухаж ойлгоод тэгээд тэр шашныг сонсов тийм. Тэгээд тэр дундаас юу яаж шинжлээд юуг ухаж яасан дээрээс буддааг сонгов гэдгийг гаргаж ирэх гэдэг штэ. Тэгтэл энэ бусад шашин болохоор зэрэг чи бол ертөнцийн эзэн аврагч гэдэг ийм ном сонссон байсан юу. Гэтэл буддаа болохоор зэрэг чи бол агуу хамаг амтныг аврахын тулд чи эхлээд аглагаар явж өөрийгөө бие оюунаа ингэж хүчрхэгжүүлтэй ингээ хамаг амтныг аварна гэсэн итгэл үнэмшлийг өөртөө ингэж дадуул тийм ээ ингэж сэтгэл оюунаа хүчрхэгжүүл энэ хүчрхэгжлий чи үрдэнд чи ийм ичтийг олно гэдэг нөгөө багш нь ингээ ичтийг шүү дээ. Одоо наадхаас би бас нэг юм асууя. За будда би болоод 2500 гаруй жил болчихжээ. За энэ хооронд будда шүтчихсэн хүмүүс би бурхан болно гэж явж ээжээ. За тэгээд бусдыг аварна гэсэн ганцхан ийм сайхан сэтгэл дээр тэр хүн бурхан болох гэж оролджээ. За тэгээд бурхан болоод бусдыг араасаа дагуулад үндэснийг авраад явсан ямар тохиол байна. За тэр тохиолдол нэгээд ингээд яах юм бол хэдэн тоолох аргагүй юм гэж энэ Бадралламын юм дээр байдгийг. За тэрийг орхив. Хамгийн гол нь та номын үзэг үзэх сонирхолтой байгаа шүү дээ хамгийн гол нь тий. Тэгэхээр Монголын хаадын хувьд заяа бүгдийг ингэж шинжлээд ухаад өөрөөр хэлбэл энэ нөгөө нэг ордны эрх ямбанд шунж байсан хаадууд чинь нөгөө ард түмнээ боолчлоод сурцсан нөгөө ард түмэн тэр хаанд л үйлчлэх ёстой гэдэг дарангуйлагдаад сурцсан хүмүүс чинь дандаа үйлчлэгээний юмн дээр бүх юмаа шинжлээд ухаад тэнд шинжлэх ухааныг хөгжүүлсэн байна шүү дээ. Тэгээ өнөөдөр материалын юмыг шинжлэх ухаан гэж ойлгодог ийм хүн сүргийн үйлдвэрлэлийг ингээд бий болгоцсон байж байна. Гэтэл Монголын хаадлахлаар зэргийн төр нийгмийг яаж зохион байгуулах вэ гэдэг дээр шинжилгээ судалгаагаа явуулсан байна. Энд бол тэр хаан бие бүхний дээр гэдэг хаан надад хамгийн чанартай үйлчлэгээ ирэх ёстой гэдэг сэтгэлгээ хаанд хамгийн чанартай үйлчлэгээг үзүүлэхийн тулд тэр үйлчлэгээн дээр бүх юм шинжилгээ судалгаагаа явуулчихсан. Ийм шинжлэх ухаанч өнөөгийн ухаалаг хэрэглээ ухаалаг үйлчлэгийг бий болгочлаа шүү дээ. Аниг өнөөдөр шинжлэх ухаан гэж яриад байна. Гэтэл хэн намайг удирдаад намайг ер нь эцсээс хэн юу болгочоод байна гэдэг дээр хэзээ шинжлэх ухаанчаар хандаагүй улсуу чинь одоо анх удаага шинжлэх ухаанчаар хандж байгаа тэр энэ шашны удирдлага, шашны өсөлтнөө бид нарыг алдсан юм байна шүү. Энэ нийгмийн удирдлага чинь шашин юм байна шүү гэдэг юм анх удаага шинжлэх ухаанчаар өөрийнхөө хувь зээнд анх удаага шинжлэх ухаанчаар хандаж байгаа улсуу чинь ингээ гаргаад ирлээ. Тэр үед Монголын хаад яасан бэ гэхээр зэрэг энэ шашин дээр шинжлэх бүх шинжлэх судалгаагаа явуулсан ба штэ. За аль нь ямар аврал номлоод идгийг ингээд буддизм, христизм бүгдийг нь авчраад ислам бүгдийг нь авчраад сонслоо штэ тий. Тэгээ буддизмыг мэдээж хангалттай хэмжээнд сонссон байж дараа штэ. Ялангуяа тэр үед чинь тэгээд Чингис хаан яагаад тэр гунгааны булаамд заллага алтгаа өгөө та яагаад тэр цал гүнтэн лам билүү те ингээд бүгдээрээ дандаа төрийн багш нь бурхан багшаа шав хувраг хүмүүс эдэг те тэр багшаасаа ном сонслоо штэ тэр номны 12 нүгэл 10 цагаан буйны ном байлаа гэд ингээ хөөж байна тэгээ 12 нүглийн үр нь ингэж боловсрт юм 10 цагаан буйны үр нь ингэж боловсрт юм номтойгоо нөгөө хүмүүсийн танилцчлаа өөрөөр хэлбэл чи бол боол гэдэг үгс санаагаар би бол боол гэдэг итгэл үнэмшлийг ард түмэндээ олгочихлоор зэрэг нөгөө боолууд нь хоолон булаацалтаад хин нэгэнд эрх мэдэлтэнд хамгийн чанартай хөшлөгийг үзүүлэхэд энэ хомхой сэтгэлийн үрээр явсаар байж байгаа. Энэ байгаль сэтгэлхийг төдийд хизээ ингэж сүлмж дуусахгүй. Тэгээд наад чинь бол хардаа чи одоо бүр хадуурчлаа. Хэрвээ чи энийг ингэж ярих юм бол чи ерөөсөө энэ хүмүүсийн тухай бүр ярих ганц ч үг ярих шаардлага байхгүй. Эзэн хаан буддын шашнаар явж байгаад Монголын ард түмнийг ийм болгож ял гэж ярих гэж байгаа бол энэ шиг тэнэг юм гэж байхгүй. Энэ шиг одоо наа чин бүр солиорол гэдэг үгч багдана.